За сонгол болоод жил хүрэхгүй хугацааны дараа овоос үрхийн хамтраад асуудлаа шийдэх гэж явж ирсэн одоо засгаараа оролдож байгаа нь харамсалтай байна. За энэ дээр хамгийн бас энд өнөөдөр бид нар чухал асуудал ярьж байгаа боловч нэг харамсалтай зүйл байна. Бидний бодож байгаа, энд ярьж байгаа, мэдж байгаа зүйл, гадуур иргэдийн ярьж байгаа, талбай дээр залуучуудын бодож байгаа, шаардж байгаа зүйл тэмээ ямаа шиг болчиход байгаа нь харамсалтай байна л да. Тэгээ Монгол улсаараа нэг имийг өөр өнцгөөс өөр юм хараад тэгсэн ирнэ хариуцлагатай том шийдвэр гаргахаас сууж байна. Яг нөгөө зааныг сүүлнээс нь бариул нэг байдаг, хөлнөөс нь бариул нэг байдаг, хошууг нь барьсан өөр амтан гэж хэлдэгтэй адилхан болчиход байна. Тэгээ гадуур жишээл талбай дээр огцрох амархан гэдээ явж байна. Орлогоо нотлох гэдээ явж байна. Цүнх ярьж байна. Энд болохоор парламентын засаг солих гээд байгаа юм шиг яриад байх юм. Эсвэл гадны дотны янз янзын бүлэглүүд байгаа юм шиг яриад байх юм. Энийг ингээд нэг имийг маш хайнгаар сошиал дагаж халиурж агаад бид нар засгаараа оролдож байна. Огцрохгүй дараагийн асуудал, хэн байх нь дараагийн асуудал, хамгийн гол нь зөв бодтой мэдээлэл байна уу гэдэг хамгийн чухал байна л да. Тийм болохоор би ерөнхий сайдаас нэг юм тодорхой асуумаар байна. Жишээлбэл та ярианда гашуун Сүхбаатарын хил холболтын төслийг холбох үед, гэрээ хэлцэл хийх үед 3 удаа яг давтамжтайгаар ямар нэг довтлогоо ирж исэн. Энэ бол санаатаа зохиомол зүйлээ гэж хэлж исэн. Энэ яг бодиттой юм уу? Энэ яг цаана хэн байдаг юм бэ? Гадна дотны бүлэглүүд байд юм уу? Бизнесийн бүлэглүүд байд юм уу? Эсвэл Монгол улсыг хорлогсон хүмүүс байдаг юм уу? Эсвэл нам дотроо нам гадна янз янзын яг хэн байдаг юм бэ? Энэ талаар ийм бодиттой бус мэддэхгүй мэдээлэл байгаа даа. Энэ дээр та яг тодорхой ил тод мэдээлэл өгвөл түүний ярьдаг мэдээллийн зүрэг, ойлголцын зүрэг энэ цаашдаа ч гэсэн нэг иймэрхүү юм гарах магадлалтай. Тэгэхээр энэ дээр бас цаашдаа Монгол улсаараа алдчихгүй байхад та энэ тодорхой хариулаач. За бас тэр АТГ дээр ч юм уу хаан чин тэр зарим гишүүдийн орлогыг нотолч гэдэг ямар нэгэн байдлаар эсвэл хэн нэгний зодуулсан ч гэдэг юм уу нэг тийм чиглэл өгж байгаа зодуулсан юм шиг яриа гараад байгаа байхгүй. Энэ дээр таны тайлбар өгснийг би сонссонгүй. Тэгэхээр энийг бас иргэдэд яг та одоо чиглэл өгөө сууж идэг юм уу? Эсвэл үгүй юм уу? Эсвэл зөвхөн гүтгэлэг юм уу? Тодорхой тайлбар өгөөч. Ийм тодорхой мэдээлэл байхгүй болохоор улсаараа өөр юм бодоод засгаараа оролдоод байна. За цаг 19 цаг 20 минут болсон байна. Өнөөдөр